Эё бүгдээрээ сайн байцгаана уу? Tesla Properties Group-ийн Two Office дээр бид бүхэн хүрэлцэн ирсэн байна. Engineers of the Future хөтөлбөр маань дадлагт хөтөлбөр маань эхлээд 1 сар болсон байна. За тэгээд бүгдээрээ дотор ороод дадлагчч хүүхдүүд маань юу сурсан байна? Бүгдээрээ дотор ороод ярилцгаая. За өдрийн минь. Гой биднэрт өөрийгөө гой танилцуулаач. За намайг Буцуран гэдэг шинжлэх ухааны технологийн их сургуулийн 4-р дамжааны багт. Намайг Лоон Жалын Төвөөлцөө гэдэг шинжлэх ухааны технологийн их сургууль цахилгаан системийн автоматжуулалт хөтөлбөрөөр сурдаг. Энэ жил 4-р дамжааны багт. Намайг Харигийн үүсэг гэдэг шинжлэх ухааны технологийн их сургуулийн төгсөх курс буюу 4-р курсын оюутан байгаа. Тэгээ иргэний байгууллагын барилгын инженерээс суралцаад одоо төгсөх жилдээ явж байна. За сайн байна уу? Намайг Баяр сайхны Сүлбэрдэн гэдэг шинжлэх ухааны технологийн их сургуулийн иргэний байгууллагын барилгын инженер чиглэлээр суралцаад одоо 4-р жилдээ суралцж байгаа. Намайг Анужин гэдэг Шинэ Монгол технологийн дэд сургуулийн барилгын инженерийн 3-р курс суралцж байгаа. Engineers of the Future гэдэг энэ хөтөлбөр байгаа шүү дээ. Тэгээд дадлагт хөтөлбөрийн мэдээллийг анх хаанаас авсан бэ? За энэ болонгууд нөгөө Tesla-гоос энэ Engineers of the Future гэдэг хөтөлбөрийн танилцуулга явсан байхгүй юу? Яг мэрэгчлээ ингээд хүүхдүүд тэгээд яг тэрүүгээр л мэдчих авсан. Онлайнаар сонгуул шалгуултанд яваад өөрийнхөө CV-г явуулаад тэгээд тэрнийхээ дараа ярилцлаганд ороод ярилцлагын шатандаа тэнцээ тэгээ орж ирсэн байна. Одоо ингээд сарын хугацаа өнгөрсөн байна шүү дээ, тий. Тэгээд ерөөхдөө ингээд хичээл дээр сурч ирсэн зүйлээ одоо практик дээр яг хэрэгжүүлэхэд яг ямархуу мэдрэмж төрж байна. Тэг анх өндөртэй байсан гэсэн тааш манай ментор маань бас манай мэрэгчлэн байсан. Тэгээ чадвартай туршлагатай хүн байсан. Тэгээд бас манай хамт олон нэг зүйл таалагдсан болохоор юу ч тасан бүгдээрээ ажиллаа хождоо тайлбарлаад өгчдөг болохоор ер нь тасан зохицол нэлээд хурдан байсан. Одоогор бол яг сангийн чанарын туслах инженер гэдэг нэртэн дээр ажиллаж байгаа. Тэгээд төслүүд нь гэх юм бол ер нь бараг бүх төслүүдээр явж танилцаад тэгээд Sky Zone, Alpha Zone, Sky Park гэдэг төслүүд дээр ер нь бол ажилласан. Одоо бол яг Sky Park дээр байгаа. Сарын хугацаанд дадлага хийх хугацаанд Sky Zone төсөл дотор баригдаж байгаа цэцэрлэгийн барилгын гадна олон дотор засвал за бас түүний гадуур явж байгаа шугам болон ажилд хяналт тавьж гүйцэтгэлээр нь хэр хугацаанд явж гин зөв буруу юм юу вэ тэр болгон дээр нь хяналт тавиад ажилласан. Инженерийн тусламжтайгаар нь ажилласан. Одоо би болохоор жижиг компаниуд дээр байхгүй энэ чанарын албан гэсэн манайх нэг албатай чанарын инженер, танилцын инженер хийж байгаа. Tesla Properties Group-ийн Engineers of the Future гэдэг энэ дадлагт хөтөлбөр байгаа шүү дээ. Энэ хөтөлбөрт яг хамрагдсанараа чамд ямар яг давуу талтай байна? За ерөнхийдөө оюутнууд болохоор шууд ажлын байр дээр гарч ирээд өөрийгөө яг талбайгаараа явах юм уу, эсвэл зураг төс рүүгээ явах юм уу, удирдлагын албан дээр явах юм уу гэдэг шиг маш олон ийм чиглэл байдаг болохоор яг тийм асуудал заавал тулгардаг. Тэгэхээр энэ хүү хөтөлбөрт хамрагдсанараа би яг өөрийгөө ирээдүйд ямар чиглэлтэй ажиллаж чадхаар байна, яг ямар чиглэл рүүгээ явах юм бол надад их сонирхолтой байна гэдэг яг өөрийнхөө яг замыг олж авна гэдэгтэй итгэлтэй байна. За тэгээд Tesla Properties Group-тэй одоо ерөөхдөө яг энэ Engineers of the Future хөтөлбөрөө дуусгаад ерөөхдөө бол ажиллая гэсэн бодол байна сургуулаад өгсөд. Тийм одоо бол ер нь бол тийм бодол байгаа. Хөтөлбөрийн ажлын санал ирэх юм бол мэдээж авалгүй яадаг. Авалгүй яах вэ? Ажилгүй яах вэ гэж юу? За тэгвэл ингийн заяа. Хоёулаа гоё нэг юм гоё нэгэндээ гоё юм хамсалт өгье л да тий. Чи гоё сургуулаа гоё амжилттай төгсөөд тий. Tesla Properties Group-т гоё ингээд яг энэ чиглэлээр гоё ажиллаараа за тэгээд яг тэр үед нь яг бас яг ярилцах боломж олдвол хоёулаа бас дараагийн гоё яриа өгнө л тий. За баярлалаа. Амжилт хүсье. За баярлалаа.